Бүгдээрээ сайн байцгаана уу? SM подкастын маань анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол эрчүүдийн бэлгийн амьдрал. Тэр дундаа одоо их нэртэйгээ найз нөхдөдөө тэр битэл эрэгтэйчүүдийн эмчтэй ярилцахаас ичдэг, имээдэг гэдгээр асуултуудын талаар ярилцах болно. Өнөөдөр манай студид SM эрэгтэйчүүдийн мэслийн төвийн эмч Баянбаатар хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу эмч? Сайн байна. Та бүхэнд орой мэндийг хүргэе. За ингээд манай подкастыг сонсож байгаа сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За. Тэгэхээр хоёулаа яриагаа нэгэн дугаасаа эрчүүдийн бэлгийн амьдралын талаар ярих юм чинь эрчүүдэд бэлэг эрхний хэмжээ тийм чухал байдаггүй гэдэг асуултаар эхэлсэн зүг баг гэж бодож байна. Хэмжээ тийм чухал юм байна чи? Хэмжээ бол их чухал. Эрэгтэй хүн. Хоёр анцын ач холбогдол өгдөг. Эхнийх нь насаараа эрэгтэй хүмүүс бод өөрийнхөө ганц амин чухлаас ихтер барахыг хүсдэг. За хэдий найз нөхдөөрөө саавн суухад хооронд ялж чиний жижиг минийх юм байна, тийм байна гэж хооронд ярилцдаг. Энэ бол яаж юм бэ гэхээр эрэгтэй хүн өөрийнхөө бахархал болсон зүйлээрээ бусдад аль болох дээр гарахыг хүсдэг гэсэн үг. Хоёр дахь нь мэдээж гэр бүлийн харилцаа нь эрэгтэй хүний бэлэг эрхтний хэмжээх чухал асуудал болж хувирдаг гэсэн үг. Энэ дээр манай эрэгтэйчүүд их чухал ач холбогдол өгөөд болсон болоогүй янз бүрийн хүний ам дамс яриагаа янз бүрийн зүйл хийлэгдэг. Энийг л эрчүүдийнх ойлгуулахыг хүсдэг. Зөв. За тэгэхээр одоо янз бүрийн юм хийлэгдэг гэж байгаа шүү дээ. Яг энэ жишээ бол яг манай найзын амьдрал дээр бол яг бодит байдлаар гарчаад байгаа. За тэр яасан бэ гэхээр яг өнгөрсөн 7 хоног бид найз хүүхнүүдээрээ суугаад ярилцлаа. Тэгсэн чинь манай нэг найз маань болохоор нэг хэдэн сар болцсон залуутайгаа дотны харилцаанд орсон чинь эрэгтэй хүний бэлэг эрхтэн ийм шулуун байдаг бол нэг талдаа бондгортой байсан гинэ. Тэр бэлэг эрхтэн нэг ийм илүү бондгор булуу ч юм шиг нэг тиймэрхүү хэлбэртэй байгаад тэгээ хэд хэдэн удаа энэ дотны харилцааны дараа илүү дотн болсныхаа дараа чиний бэлэг эрхтэн ингээд ийм төрлийн ийм бондгор юм уу? Би ийм тохиолдол анхудаа харж ийн гэдэг асуулт тавьсан чинь тэр залуу нүүдөөс нь би бэлэг эрхтэндээ шарик гэдэг зүйл өөрөө хийц юм а гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ ярианаас үүсээд бид нар эмэгтэйчүүд хоорондоо ярилцахдаа Вайзлийн 9-ийн тос шарик гэдэг зүйлүүд эрэгтэй хүмүүс бэлэг эрхтэндээ өөрсдөө хийдгээ гэдэг ийм ярилцлага болоод энэ хэр үнэн ортой вэ? Үнэхээр ийм юм яг бодит амьдрал дээр байдаг юм чи? Энэ бол үнэн ортой. Бодит амьдрал дээр байдаг зүйлүүд. Янз бүрийн зүйл хийлэгдэг. Энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр нэгт манай Монгол эрэгтэй хүмүүс энэ талын боловсролыг тутмаг байдаг. Эрүүл боловсрол. Тэгээ хоёрт одоо энэ яг энэ одоо эрэгтэйчүүдийн эр бэлэг эрхтний пластик мистас л сүүлийн хэдэн жилэл одоо хөгжиж байгаа гэсэн үг. Тэвс мэдээлэл дутмаг байдаг учраас ам дамжсан яриаар хийлэгдэг. Хоёрт манай монголчууд яадаг вэ гэхээр эрэгтэй хүмүүс ахнараас их суралцдаг. Өө шатлалтад дараалтай. Тэгэхээр одоо энэ бэлэг эрхтэн байдлын шахах, шаарэг хийх эднэр ер нь шоронгийн үүдэлтэй гаралтай зүйлүүд гэсэн үг. Тэгэхээр тухайн хорооллын ахнаар аль нэг ахнар шорон ороо гараад ирэнгуудаа мэдээж одоо юу гэдэг ах гарч ирлээ гэж баяр наадамж ингээд найсны хоорондоо уулзалт нь юм ярина. Тэгэл ингээд байж яхад аханд надад гоё юм үзүүлэх ингээд тэгдэг ахих нь бэлэг эрхтэй юм болсон. Тийм биш ах нь хийж өг чадна. Ах нь хийгээд өгье гээл. Тэгэл ингээд хийгээд өчтөг гэсэн. Тэгээд нэг хийлгсэн эрэгтэй хүмүүс яг цааш дамжаал найз нь харсан хийлгсэн найз нь хийгээд өгье гээл. Ерөнхийдөө энэ яриа бол яадаг вэ гэхээр эрэгтэй хүмүүс их хаалттай байдаг. Манай эмэгтэйчүүд чинь яадаг вэ ингээл хоорондоо уулзаараа өөс найзынх нь хамар юм найз хамраа ингэ өндөрлүүлж найз хөөх юм бай гэдэг илэн далангүй хооронд ярилцдаг гэсэн. Гэтэл манай эрэгтэй хүмүүс энийг ярьж чаддгүй. Одоо тий найзынх нь бэлгэртэн жоохон жижигхэн байгаад найз санаа зовоод байна гэмгэл чи ямар муу юм. Чи зүйл ихнэрээ яадаг юм гэдэг юм гээ. Би энэ тоглоом шулаан болоо явах гэж хүмүүс өөрөө хүн цохилтонд ордог учраас ёс ярьж чаддаг хаалттай байдаг гэсэн. Тэгээд ирэхээр найз нөхдөөрөө одоо тийм суугаад нариг зингээд ирэхээр халаад ирэхээр зориг ороод ярьдаг. Гэтэл зориг орсон дээр нь бүр олон зориг нэмэгдүүлээд өгдөг манай монгол эрчүүд найз нөхд нь. Өөтгөл энийг чинь одоо хийлгэж. Ийм байслыг ингээ шахацдаг гэсэн. 9-ийн тос шахацдаг гэсэн. Хүүхдийн Johnson's baby шахацдаг гэсэн. Johnson's baby. Тийм ингээл янз бүрийн зүйл шахах хийж болохоор шинэ юу л баг ус холгоо хийх нь холгол банахын хооронд ярьдаг. Тэгэл нөгөө найрх угаа зөрөгтэй байгаа ирчүүд чинь нэрээ хийлгэж. Нэг нь хийлгэж, нэг л хараад байж гэсэн үг юусоо. Тэгэд тийм тэгвэл найзнаас хийлгэж тийм билүү гээл ингээл урагтаал хийлгдэг гэсэн үг.
Энэ бол ерөөс их олон тохиолдож байгаа. Сүүлийн үед бүр улам одоо энэ гадны бит хийсэн зүйлүүд авах кейс их олширч байгаа. Энэ нэг талаар одоо юу гэв бэ? Их оншилгоо их сайн байна гэсэн. Манайх их мэдээлэл сайн уншиж гэсэн ирчүүд. Би хийлэг зүйлдгүй хийж болдгоо зүйлийг хийлгэсэн байна. Тийм учраас би эмнэлгийг мэрэгжлийн байгууллагад хандах ёстой юм байна. Гэдэг хандлага их ихсэж байгаа гэсэн. Зөв. Ирчүүд одоо хүүхнүүд бол хөхөө том болох хүсэлтэй тэгвэл ирчүүд одоо бэлэг эрэхтэй том болох хүсэлтэй хөдлөгдөөд за тэгээ хаалттайгаасаа болоод ингээд эрсдэлтэй алхмуудыг хийдэг юм байна. Тэгвэл энийг яг ямар нөхцөл байдалд хийх үү? Энэ одоо амар сонирхолтой л байл да. Одоо тэр байцлын гэдэг чинь цэгэр тавлаатай тус шүү дээ. Тэрийг одоо яг яаж хийн гэсэн үг бэлэг эрэхтэй рүүгээ. Одоо тэрийг чинь ерөөсөө одоо энийхтэй манай хэвчээ зөв ойлгох хэрэгтэй. Би одоо хийлээ гэдээ яг зааж өгч байгаа зүйл биш шүү. Тийм болохгүй. Харин манай ирчүүд мэдээж энэ ирчүүд яаж хийдэг гэхэр чинь найз нөхдөөр наригц ингээд газар сууж байгаа. Нийдээ ч юм уу хаана газар сууж байгаа. Тэгээ байж л ийм яриа өрнөд ирэнгуут нэг зааж имэн сан яваад тэр гээл нөө байдлын аваа тэр. Тэгээд 5 г 10 г шипист яваад тэр гээ явчихдаг. Тэгээ нөгөөдг нь явж хурж ирээл нөгөөдөл плетийн тэр хайруулын тавг тавиал нөгөө байдлын гэдэг зүйлийг халаач гэсэн. Тэгэхээр чи шингэн мэлчин за. Тэгэхээр шипистэнээс оруулж авал зүгээр ингээл хатгаал тариахчихсан гэсэн үг ерөөсөө. Энэ бол яаж ийм манайх нэгт айгүй зоригтой байгаа байхгүй юу? Тэр ууцсан дээрээс нь тэр чинь яаж ийм нөхөр ямар ч имлэг орчин биш. Ариутгал халдваргүйжүүл гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Тийм учраас энийг нэг хийждэг. Зарим хүмүүс хийлгчээ шууд маргааш нөхөр шууд хөхөрч хавдаа шууд идээлээл шууд идээ гоож бол бүрээд ирдэг. Энэ яаж нөхөр бохор орж байгаа шин чанартай зүйл гэсэн. Зөв. Нэгд одоо хийж болохгүй зүйлийг хоёрт хийж авах хүнийг тарьж байгаа гэсэн. Тэгэхээр тухайн бие орны эзэн яаж хүлээж авах үүдээ шалтгаална гэсэн. Зарим хүнийг 10 жил 20 жил минийх яахтгүй зүгээр яваад байна гэдэг тэр хүн болохоор биедээ анхаардаг хүнийх тийм ба гэсэн. Мэдээж гадны бит зүйлийг хийж байгаа, шахаж байгаа. Гадуур нь хамгаалаад хүний биеийн дархлаа хариулт үзээд гадуур капсул гэр үүсэж байгаа гэсэн нэгсэн доо. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь мэдээж дархлаагаа сайн бод, биеэ сайн бод, доороосоо би даахгүй гэж яваад их нөт ингэ байгаа л гэсэн. Зарим хүнийг 5 жил байж байгаа сүүлийн үед гинт урагшаага ороод ирлээ гэдэг. Тэр нь яаж нэ би хаа ядар сулдаад ирэхээр нөгөө байдлын гадуур бүрхүүлэн хагараад ийш шингэн байдалтайгаар ийш нүүж ордог гэсэн. Ийм л үзүүлэлт болдог. Одоо тэгэхээр гадны бие таах мэсэл хийдэг. За байдлын нэг одоо хэрвээ үнэхээр ингээ нэг шахуулсан хүн ирлээ гэхэд одоо тэр яг хагалгаа нь яаж хэрхэн явагдах вэ? За тэр ямар хүн ямар эрсдэл бас өгдөг вэ? Энэ эрсдэл бол айгүйх. За зүгээр энгийн асуудал яриад зүгээр мэдээж гадны бит хийсэн хүнийг зүгээр одоо ямар нэгэн асуудалгүй зүгээр хүн хурж ирлээ гэж одоо энэ муу юм байна гэж бодоол тий би стейж болохгүй зүйл хэлсэн чинь авахгүй гэхдээ ямар ч зөвөр байхгүй миний тэрхий хойшоо бүрэн гардаг гэдэг асуудал байхгүй гэдэг хурж ирлээ гэж бодъё. Гэтэл тэр чинь өмнөх байсан зүйл чинь бэлгэрхтэн юм чинь 3 давхраг байдаг эртөө бэлгэрхтэн. Хүний бие организм бүхлээрээ өөхөн давхраг гэж байдаг. Гэтэл эртөө хүний билет өөхөн давхраг гэж байдаггүй. Тийм үү? Цусан хангамж авч булчиндаг давхраг хамгийн доргүйний давхраг. Тэгэхээр дээрээс нь хөвсгөр холбооч гэдэг ч байгаа. Бидний эртний хүмүүс бэлгэрхтний давхраг гэж зөөлхөн байдаг. Тэгээд цаашаа гүнлүүн дарахаар хатуур тэр нь бол булчин давхраг. Тэгээ арьс гэсэн үндсэн гур давхраг байдаг гэсэн. Тэгээ гадны бит хийгээд зүйлчин болохоор нэг голынхан давхраг байгаа шүү дээ. Хөвсгөр давхрагтай хамтдаа ингэ бэхждэг гэсэн. Тэгэхээр тэрнтэй цуг авахаараа өмнөхөөс жижигэрдэг. Хэмжээнд жижигэрсэн. Зарим ч том болгож ягаад нэг хулгар боломж жижигэрчдэг. Хоёр дахь гард эрсдлүүд ер нь айгүй олон эрсдэл гарч байна. Арьсандаа урд нөлөө өгчдөг. Тэгэхээр арьсныг сундгаа чанар байхгүй болоод тэгэхээр бэлгэрхтээ босч өчгөө арьсанд таталж өгдөг. Зарим эртөөний бүр хойш угрууган гүгд орчдөг. Бундаг хэсгэрөө бүр хойш орчдөг. Тэгээд тэгэхээр бэлгэрхтэн босхор хойноочо таталтаад өвдөд байдаг гэсэн. Нааш бүрэн бэлгэрхтэн чинь ихэнх хүн арц үндэдээ байрлаж байгаа. Босч нааш гарч ирдэг. Гэтэл яг арц үндэд ороод хатуу ингэ бариач гараа нь гарах тэгэхээр нааш гарч барьждаг гэсэн. Зарим хүмүүс бүр идээлээд бүр муухай болдог. Айгүй муухай болдог. Зарим хүмүүсээ бүр тэр хинэгээ нам барьцдаг. Толгойг барьцдаг. Тэгэхээр нөө наашаа ил гарч чадахгүй. Тэгээ бэлгийн хайцаанд байгаа ямар нэгэн таашаал ерөөсөө авахаа болцдог. Дээрээс нь ухаад цэвэрлэх болохоор өнөр муухай орох гээд байдаг. Тийм зүйлүүд гардаг. Ер нь амьдралаа үгүй хийж байгаа гэсэн үг тийм. Энээс болоод гэр бүл салаад төрөл үүссэн хүмүүс тохиол зөндөх байгаа. Тийм л дээ. Тийм. Энээс болоод бэлгэрхтээ тасдуулсан хүмүүс л байгаа. Байгаа. Тийм. Тэгэхээр энэ зүйл ерөөсөө хийж болохгүй гэдгийг манай сонсогч нар маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ 1 грамм баг грамтай хийсэн ч байх юм бол хурдж үзүүлэх хэрэгтэй. Тэгээ дээрээс нь нэг зүйл анхааруулж хэлэхэд
манай эрчүүд хийж болдгүй зүйл гэж мэдэн гутаа өөртөө дур мэдэн бас оролдох гээд байдаг. Брэдгээр зүсэж гаргах гэдэг ч юм уу те. Буцаад хийцэн байсан зүйлээ цоолж, зүгээр цоолж, шахаж гаргах гэдэг ч юм уу. Тийм зүйлээс хийж болохгүй шүү гэдгийг анхааруулж хэлье. Эрэгтэй хүмүүс найзуудаараа ингээд уугаад халаад эхлэхээрээ одоо нөгөө нэг бэлгийн амьдралаа ярьдаг. За хүүхнүүд бас ижилхэн бид нэр ингээд суугаад манай нөхөр ийм манай найз залуу юм гэж ярилцдаг. Гэтэл эн чинь тэр зөвхөн хоёр хүний хооронд эрэгтэй бүтэй хоёр хүний хооронд болж байгаа зүйлийг тэр хоёр хүн бие биенээсээ мэдэрч байгаа. Тэгэхээр энэ хоёр хосын хоорондох харилцаа хоорондоо ярьж мэдрэмжээ хуваалцах зүг биз тийм чи. Та энэ тал дээр нэг гоё дэлгэрэнгүй зөвлөгөө өгөөч сонсогчдод. За энэ бол яг зөв сэдв. Мэдээж хоорондоо хамтлагчид хоорондоо л ярилцах хэрэгтэй. За энэ яриад үзье л да. Залуу хасууд анх одоо хоорондоо ингээл бие сэтгэлээ зориулаад хаахныхаа хооронд өгцөн. Тэгээ ингэж явж байгаа л гэр бүл болно. Тэгээл нэг хүүхэдтэй, хоёр хүүхэдтэй, гурван хүүхэдтэй болоод ингээ яваад ирнэ. Энэ явах уушаад явах тусам хасуудын таашаал, тааламж гэдэг зүйл баг багаар алдагдаа л байдаг. Яагаад гэвэл физиологиороо эмэгтэй хүний бэлэг хэрэгтэн сунаал гэждэг. Хүүхэд гаргаад сунаа гэждэг. Тийм учраас нөгөө аавах таашаал мэдрэмжүүд хин хиндэ буурдаг гэсэн. Тийм учраас залуу хосоод нэгт одоо тэр хаалттай болгодог. Илэн талан ярьж чаддаггүй. Тэгж тэгж байгаа нөхөр нэг зориг гаргаал гэдэг ч юм уу те. Харин бэлэгтэй том болгож байгаа гэл тийм бол ихнэнүүдээс нөө чи яста хинтэйгээ яригдах гэдэг яах гэдэг надад гоё таалагдаад байх чинь. Гэл уурлаад явчихдаг. Яа сэдв ярихгүй чад гинт огцсон тийм сэдв гараад тэр хосуудын хооронд асуудал үүсэж байгаа. Гэтэл мэдээж эхнэр нь ч юм угаас бодож явж байгаа л өдөө би нөхөдөө таашаал өгж байгаа болов гурван хүүхэд гаргацсан те минийхэд ингээд физиологийн суналт гэж зүйл үүссэн байгаа болов яаж байгаа гэж бодож байгаа л нэг зориг гаргаад нөхөдөө яриад гэтэл чи яасан те минийхээс том бэлгэртэн дүнтэй унтцсан юм яатсан ингээл хаалт үүсдэг явждаг. Тэгэн гут энэ хооронд ярих гэхээр яриа нийлж өгөхгүй болонгод залуу хосууд найс нөхдөд хоорондоо салцж байгаа гэсэн үг. Зөв. Тэгэхээр би чинь нөгөө гар зэрэг би чинь ихнэрээс одоо ингээл асуудал үүсэж байгаа ихтэй ярьж чадахгүй болно шүү дээ. Тэгвэл найзуудгаа ярьж шүү дээ. Тэгвэл найзууд одоо юу гэдэг ян занзын л зөвлөгөө өгнө. Тий ам дамс ярианууд ярьлаа. Заримуд нь бол чи мэрэгжлийн эмчтэй очвол зарим гэр бүл судлаатай шууд гээл бас эрэг талаар зөвлөгөө өгдөг хүмүүс байгаа. Сөрөг талаараа нөгөө хийж ярьсан бол ажлын чи тийм мэлж юм тэгэхээр ч бүр гоё болдог гэсэн гэж ярьдаг. Тэгэхээр залуу хосууд маань залуу хосууд гэлтгүү. Ер нь гэр бүл зохиож байгаа хүмүүс анханасаа л нэг нандин харилцаагаа нандинаар авч үлдэхийн тулд л илэн даланг ярилцах хэрэгтэй. Анханасаа л арангийн байна, тийм байна те. Ерөөс залуу хосууд анханаас бэлгийн яасан бид таалагдахгүй болно шүү дээ. Одоо би ингээл нэг хүнтэй уулзаад нэг жоохон жижигхэн байж болно. Энэ ямар одоо юу гэдгийг би юм худалдаж авсан параметр би орны эзэм ингэж л өсөж өгсөн зүйл байгаа учраас бол тий тэр илэн талангүй ярилцаад эхнээс ингэ ярилцсан байгаа зүйл за нэг хүүхдтэй болонгууд харин ханых хэл ер нь ингэж ярьж байсан юм байсан юм чинь одоо хайлаад бол ингэж хүү томруулж хүү харин өтрээний пластик дэмэс засал хийлгэчгээр харин хүүхэд гаргаад тэр үр дүнг болж штеп аад бол харин эхнээс л энийг хэлээд үзье гайл ярилцаад дараа нь 2 3 4 төрөөдөснийхэн дараа за одоо харин дахиж хүүхэд гарахгүй юм чинь харин бол энээр ингэ янзлуулж өтрийн пластик хэлээч миний хайртай бол энээр авахулчих хоёул ханих шиг байдаг бол гэдэг ч юм те ингээд залуу хост хоорондоо ярилцаад ирэхээр нэгт бидний нандин холбоо хിവэрэ байна. Хоёрд гэр бүлийн араар тавилт гэдэг зүйл байхгүй болно. Гуравт ерөөсөө тэр хэрүүл мархан гэдэг зүйл ерөөсөө гарахгүй гэсэн үг. Тэр хин хиндээ тааламжтай сэтгэл ханамжтай л яваад байна гэсэн үг ерөөсөө. Зөв. Доктортой гэр бүл хүртэл угаасаа нийгэмд одоо ингээд нөлөөлдөг шүү дээ. Тэгэхээр одоогийн нийгэмд бол үнэхээр гэр бүл салалт болон гэр бүлийн гадуурх араар тавилт бол ер нь бол хэрэгс жоох хитэрч гисэн асуудал байгаа. Тэгэхээр энэ тал дээр одоо манай сонсогч нар бүгдээрээ дор бүрний сайн бодож тунгаагаад найз нөхдөдөө өөрийнхөө бэлгийн амьдралыг ярилцахаас илүү хамтрагчтайгаа чин сэтгэлээс нэг ярилцаад үзээрэй гэж зөвлөхөр байна. За тэгэхээр ярилцаа зөвлөлөө бэлэг хэрэгтний томруулахаар бол одоо яг орчин үед манай ЭСМ эмнэлэг дээр бэлэг хэрэгтэн том бүдүүн урт болох боломжтой та энэ талаар одоо тэр бол боломжтой. Тэгээ бүх төрлийн хаалгын мэслэг хийж байгаа.
одоо бүр цогцоор нь хийж байгаа гэсэн үг шүү дээ. Юм хөгжсөн. Юм үстэй. Бэлгэртэн том болох хаалтрыг олон төрөл байгаа. Тийм учраас одоо юу гэдэг тухайн хүмүүст ингээ утасны цаанаас ярих, микрофоны цаанаас ярих юм бол зүгээр нэг сайн ойлгомжгүй. Зүгээр яг ийм зүйл хийдэг юм байна л гэж бодно. Тухайн хүмүүс одоо нэг янз бүр байдлаа тий их нэртэй сюрприз барих ч юм уу эсвэл нөгөө бусдад гоё сайхан харагдахын тулд гэдэг ч юм уу тий тийм хүмүүсүүд их хурж ир уулзах хэрэгтэй. Түүнээс үл одоо янз янзын гадны би шахуулаа том болно. Тэр ах нэрээ тэг шахчихс тэдэн хүн шахсан гэсэн. Гэж одоо тэр том хагалгаа хийлгэж төсөл зохиол тийм тэгээ төлбөр үнэтэй байдаг гэсэн тэрний оронд нөгөө нэг ах чинь байдлын шахчихсан гэсэн хин шахуулсан гэсэн би ерөөсөө боли мөнгө төрж тэрний хооронд хэдэн мянгаар байдлын аваад хайлуулаа шахчихад том болчих юм байлаа гэдэг зүйл ерөөсөө бодож болохгүй. Нэгт мэрэгжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Хоёрт яг энэ баталгаатай зүйл үү гэдгийг харах хэрэгтэй. Гуравт тэр хийж байгаа зүйлийг хүн нүдээр харах хэрэгтэй. Олон зүйл байгаа учраас. За би алийг хэлгүүр болох тийм. Дээрээс нь одоо ингээл яриад өгөхөр нөө хүн чинь дотроо төсөөлж бодно. Тэр яг нэг гой төсөөлд боддоггүй шүү дээ мэдээж. За цариг олцоо ямар байх вэ гэхэл тэгэхээр утасны цадуу ялдаа цариг олцоо гэдэг нь тэрхний ард байрлаж идэг. Гэхэд нөгөө хүн чинь яг ямар хуу материалтай зүйл байдгийг мэдэхгүй учраас тэрхний ард гэр чинь тэрхийн том болчих юм болов уу? Яах юм бол төсөөлж чадахгүй болтойггүй. Тэгэхээр нөгөө хүн чинь хурж ирнэ. За цариг олцоог аваад үз. Цариг олцоо хийлгийг гэхээр хурж ирнэ. Уулзна. Эм чин бэлгэртийг харна. За таних ийм байх шүү. Танд энэ тохирох юм байна гэд өөртөө тавьж үзүүлнэ. Тэгэхээр нөгөө хүн чинь өөртөө тавьж үзэх энэ ийм болох юм байна. Гадуур нь ингээд арьсан ороод тэр ийм болох юм байна. Өөрт нь нөгөөх мэдрэмжс мэддэг шүү дээ. Энэ ийм зүйл ороод барьж үзнэ. Тийм. Хоёрт мэдээж ингээд зүйл нөгөө хүмүүс бас ганц түгээмэл асуудуулна. Наад чи гэж хүндийн чинь ингэж байдгүй хичнээн грамтай байх уу гэж байхгүй юу. Яг л нөгөө вэслин гэдэг зүйл чинь грамаар шахдаг учраас нөгөө грамаар гэдэг. Тэгэхээр хүмүүс чинь авахаар доош таталтаа хүнд нь хэр орох уу бэлгэртний босол төвчрөлт нь нөлөөлөх үү гэдэг байхгүй юу. Тэнд нь ямар ч нөлөөлөх зүйл байгаа. Гэтэ мэдээж тэсэл хүний бизөө силиконтой зүйл хийж байгаа юм чи грам хүндийн чинь гэдэг зүйл байгаа. Тэр насрав бага. Тэгээд тухайн өөрөөх дээр тавиад үзэр амлах юм болох юм байна. За ингээд байхаар ингэж санагдах юм байна гэдэг зүйлийг нийт мэдэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүн чинь хийж бүх зүйлүүд нь тавьж үзүүлнэ шүү дээ. За энийг хэлэхээр ийм болд, энийг хэлэхээр ийм болд. Танд энэ тохиромжтой юм, энэ тохиромжтой юм гэхээр нөгөө хүн чинь өөрөө сонголт ихэд маш төхөмтэй болдог. Нэгт харцсан, үдцэн барьц учраас. Тийм байна. Тийм. Тэгэхээр нөгөө хүн чинь за энийг сонголт их давуу чарталд учраас эрт дэлгэрэнгүй мэдээлэл авал илүү их ойлгомжтой гэсэн үг. Хоёрт одоо юу гэдэг мэдээж одоо гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад хурж ирэх юм бол тийм биз дээ. Мэдээж хамтрагч нь бас та надад байхад ямар хөө болох юм бол тий. Энэ ийм бол техник нь хурж ирээд найз ах ихтэй нь хурж ирээд хоорондоо ярилцаа. За хараа одоохондоо тэгвэл энийг хийлгэж харин дахид төрсний дараа тэгвэл энийг хийлгэе гэдэг ч юм уу тий. Ингээ хоорондоо ярилцаж зүйлж зөндөх гардаг. Тэн дээр тэмүүлэлч зөндөө хэрж байгаа. Ямар гоё юм тий. Залуу хос одоо сүүлийн үед ирж байгаа хүмүүсд ер нь бол их гэр бүлээр их ирж байгаа. Энэ яаж юм вэ гэхээр одоо энэ Монгол улсад энэ чиглэлийн хагалгаа их өсөж хөгжөөд ирэхээрээ ер нь бол энэ гоо сайхны пластик мэцэл гэдэг зүйл нь өсөж хөгжөөд ирэхээрээ гэр бүлийн хосууд бие биенийг илүүс ойлгоод болж байгаа гэсэн. Мэдээж их нэрнийхэн хувьд энэ хөхөө томруулах, хамраа янзлуул, өгзөг хийлэх хүсэл мөрөөдөл байсан бол хаана яаж хийдгийг мэддэггүй байсан бол нөхөр нь мэдээж их нэрээ дэмждэг болсон. Тиймгүүд мэдээж эртөө хүн бахархлаа янзлуулын ингэж хийхээр их нэр нь бас нөхрөө дэмждэг болсон. Энэ ингээд хүрээд боловсрол дэмжих хүний мэдлэг оюун хайлт гэдэг зүйл сошиал ертөнцөөр хандсан за айл эмнэлэг илүү дэлгэнгүй мэдээлэлт болж байгаа гэсэн. Тийм учраас бол манайхан одоо ер нь ирж байгаа хүмүүс зөндөө хэрж байгаа. Гэр бүл ирж байгаа. Зарим хүмүүсүүд бол яаж ийм вэ гэхээр бас гэр бүлээ аварч тулдахын тулд ирж байгаа. Одоо юу гэдгийг улаан цай нөгөө хоорондоо нэг харилцаа яриа гэдэг контакт үүсэхгүй байгаад ярилцаа үүсэхгүй байж байгаад нөгөө ихнэр нь ярилцахгүй болохоор ихнэр нь таашаал авахгүй байж байгаад магадгүй тохиолдолд нэг бэлгэртэн төмтөө унтцсан чинь нөгөө нь гоё байгаад тэгээд нөгөө нөхрийгөө таашаал авахгүй бол голоод эхэлсэн. Тэгэн гут нөгөө нөхөр нь мэдээж гэр бүл гэдэг зүйлээ авч үлдэхийн тулд өөрөө бас зориг гаргаад юм ахалгаа ялаж хүмүүс байгаа. Тийм тохиолдол зөндөө хэрчсэн. Тэгээ хурж ирээд бол өөлж байгаа юм бас сэтгэл хэмжил үстэй. Хийлгээд гой басныхын дараа те их нэртэй сюрприз бариад уулзаад тэгээд нөгөө хоёрын хооронд харилцаа хэмээн болоод гэр бүлээ доктортой авч үлдээд ихж байгаа хүмүүсд бас их зөндөө гарч ирж байгаа.
Тийм учраас л зал хүмүүсүүдтэй хэлэхэд, сонсогч нартай хэлэхэд энэ яриа сэдв гэдэг зүйл бол яг л байх ёстой гэр бүлийн тохиолдолд байх ёстой сэдв. Байх ёстой хамгийн чухал сэдв байх ёстой учраас манайх энэ дээр илэн талангүй хоорондоо сайн ярилцал гэж хэлье юм чинь. Түүнээс нэгт ямар ч гадны биет байсан хүмүүс чамаа яаж ч ятгаж ийсэн зүгээр үгүй л гэж хэлэх хэрэгтэй шүү. Татгалзах хэрэгтэй. Эрсдэлтэй бохор орчин. Тэгээ нэгт авахгүй бохор орчинд хоёрт хүний бид хийж болдгоо зүйлийг л хийж байгаа. Нөгөө хүмүүс чинь энэ асуулгүй зүгээрээ чи хийлгээ гэсэн бол яаж автахгүй хурж ирээд мэрэгжлийн байгууллагад л тэрийг хийлээсэн тохиолдолд тухайн хүмүүс ямар өөрчлөлт гарахаар сая зүг дурдлаа шүү. Гэр бүл салалт үүсэж байна. Бэлгэртэнгүй болж байна. Эдэлж байна. Мэдээж эдэлж өрөвсөн бэлгэрт ямар хүндүр зовөр өхөө. Тэгээ нөгөө хүн хүндүр зовлон авахтаа болно. Секси хийж чадахгүй болно. Секси чадахгүй болно гэдэг чинь хэцүү шүү дээ. Тий, ер нь төсөөлөхдөггүй байгаа. Тэгэл хаалгаа хийлдэж байгаа хүмүүс чинь хамгийн гол чухал асуулт асуудаг. Хэд хоног хайцаанд орохгүй байх уу? Эрэгтэй хүмүүс мэдээ секси амьдрал, бэлгийн амьдрал үнэхээр чухал. Эрэгтэй хүн ч гэлтгүй эмэгтэй хүн гэр бүлийн харилцаа. Тэгэхээр сонсогчдоо дахин сануулж хэлэхэд баталгаагүй, мэдээлэлгүй, одоо шинжлэх ухааны үндэслэлгүй ийм зүйлс битгий итгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд манай энэ дугаарыг сонссон сонсогчд маань ер нь одоо ингээд мэдгэдэггүнтэй болоод авчичаа. За тэгээд найз нөхдөр ууж яхад яавч хийхгүй байх талд нь зогсох хүмүүс боллоо шүү гэж хэлье. Тэгээд дээрэс нь энэ подкастыг сонсож байгаа хүмүүсүүд бас мэдээлэлтэй болцсон юм чинь. За нэг найз нэг юм хийлгэж байгаа гал найз нөхдөрөө сууж яхад тэрээ найз нь хийлгээ барьяг юм яриа гарах юм бол наадах чинь болохгүй зүйл болдгоо гэсэн гэд болвол чадах юм бол маш сайн найз болж байгаа шинж. Маш сайн бусдад тус үргэж байгаа л гэж шинж гэсэн үг шүү. За. Өнөөдрийн маань ярилцлага энэ хүрээд дуслаа. Тэгэхээр ер нь SM подкаст маань цаашдаа улирал болгон явна. За барьж авах сэдв болгон одоо ярих зүйл маш их байгаа. Дамаа эрэгтэй хүмүүсийн талаар. Тэгэхээр хоёлаа дараагийнхаа дугаараар эрчүүдтэй олон зөвлөгөө өгөх болно. Тэгээ та сүүлд нь одоо подкастаа өндөрлөж гоё эрчүүдтэй нэг гоё үг хэлээч. За одоо эрчүүд маань ямар зүйл асуухыг хүсчээ. Юуны талаар ярилцмаар байна. За энэ талаар яриад өгөөч гэсэн бүх сэдв болгоно манай пэйж рүү ил цагтлаа илгээгээрэй. Чатар эртээчүүдийн мэслийн төв гэсэн чатар илгээгээрэй. Тэгэхээр бид нэр хоорондоо ярилж байгаа тэр сэдвүүд чинь голцлон багцалж аваа ярина. За ингээд манай подкастыг сонсож байгаа нийт одоо сонсогч эрчүүдийнхаа мань үргэлж босоо хямрын өдөө байгээ гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. За